Хай хөрхнүүдээ энэ удаагийн бичлэгээр Токиогийн дурлал цувралын үргэлжлэл ангиудыг хүргэж байна. Башрамт хэлэхэд биднийг үргэлж дэмжиж, мөнгөн нэмжлэг үзүүлэн бичлэгийг маань үзэж дагаж лайк тарж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ нь бидний ажил маш ихээр дэмжлэг болдог шүү. Тэгвэл хамтдаа Токиогийн дурлал цувралын дараагийн үйл явдлыг үзэцгээе. Ахлах сургуулийн сүүлийн өдрүүд үргэлжилсээр хүүхдүүдийн хувьд олон жил найзалсан найзуудаасаа холдоно гэж бодохоор хэцүү байх нь ойлгомжтой. Наокиг Тонан их сургуульд орно гэдгийг мэдсэн Ээнгийн зарим охтууд Котоког үзэж чадхаа байжээ. Учир нь тэд Наокиг Котокод сайн баснаас болоод Токиогийн их сургуулиас татгалзсан гэж боджээ. Харин тэдний ярианы гол сэдэв болсон Котоко тэдний хажуугаар зөрөхдөө төгсөлтийн үдшилтгийн үеэр Наокитай үнсэлцвэл яах бол ухааны юм яриад зөрнө. Нөгөө гурванч хилэн цохон хийгээд үлдлээ. Төгсөлтийн үдшилтэд Кин оролцож чадхааргүй болжээ. Учир нь Котокотой зүг Тонан их сургууль суралцаж чадахгүй дээ гутраад үхэн завдан болчихсон байлаа. Түүний байгаа газар Котоко очиод хүн болгон их сургууль сурах албагүй. Өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олгохтол болно хэмээн урмын үгс хэлнэ. Харин Кин түүнд баян алдартай хүн болсныхаа дараа чамтай гэрлэх болно гэж хэлдэг. Тэр хоёрыг сургууль дээр хамт байхыг харсан Наокигийн дураг нь хүрж байгаа бололтой. Найзууд нь Кинийг ирсэнд маш их баяртай байлаа. Төгсөлтийн өдөр болж зураг хөрөг даруулах их ажил эхэллээ. Хатагтай эрийг Котокогийн зургийг дарж өгч байхад Наоки бууж ирнэ. Ээж нь Наокиг Котокотой хамтдаа зураг даруулах уу гэж асуухад нөгөөх нь юм хэлсэнгүй. Котоко Наокиг дургүй байх шиг байна гэхэд нөгөөх нь гинтэл зураг даруулахгүй юм уу гэж хэлдэг. Манай хүнч буун баяр болж тэр хэд гадагшаа гарна. Тэр хоёр нэг хөөрхөн зургууд даруулдаг. Тэр хоёрыг сургууль руугаа явж байхад Котоко хамт алхаж болох уу гэхэд Наоки хөөж туугаад байсангүй. Ядч л энэ хоёрын харилцаанд жоохон ч гэсэн ахиц гаржээ. Тэр хоёрыг хамтдаа явж байхыг харсан Кин найзуудтай хандан өнөө оройны үдшилэг дээр Котоко бид хоёр үнсэлцэх болно гэж хэлдэг. Шалтгаан нь төгсөлтийн үдшилгээр хамгийн анхудаа үнсэлцэж байгаа хосууд бүхэл амьдралынхаа туршид хамт ажиргалтай амьдардаг гэсэн домог байдаг ажээ. Котоко Наокиг төрүүлж үнсэх үү эсвэл Кин Котоког үнсэх болов уу? Тонан ахлах сургуулийн төгсөгчид төгсөлтийн гэрчлэгээгээ гардаж авахдаа сэтгэл хөдлөл өндөртэй байлаа. За нөгөө үнсэлтийн синдром ч эхэллээ. Энэ тэндгүй нэгнийгээ одсон хүмүүс эсвэл тэднийг гайхсан хүмүүс. Тэгж байгаад хатагтай эри их хэрэг дуртай хүн юм. Бас нэгэн уламжлал байдаг нь хайртай хүнийхээ хоёр дахь товчийг гуйх. Хэрв нөгөө хүн нь товчоо өгвөл хайрыг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм байна. Учир нь хоёр дахь товч нь зүрхтэй нь хамгийн ойр байрладаг байна. Уг шалтгааны улмаас Наокиг олон охид бүчин алхах зайж өгсөнгүй. Котокоч найзуудынхаа сомлолтоор товчны эрэлт гарлаа. Тэгсэн нөгөөх нь асуухын төдийдэл мэйгээд өгчихнө. Бүр үнсэх гэж оролдоно. Гэвч энэ нь дэлгүүлэг Котокогийн өдрийн зүүд байжээ. Яг бодит байдал дээр асуугүй юу шууд үгүй гэж хэлээд хаяад явсан байдаг юм. Өндөр хүлээлттэй очиод нам хаягдлаа да манай хүн. Кин Котоког найр харгаа нарийн төлөвлөжээ. Хоол унд бэлдээд бүжиг найр дэглээд зав алга. Эцсийн үнсэлтэд ингэж хийх юм гинэ. Бильяр. За бильярын ч юу байх вэ? Энэ үед Кини бэлдсэн үдшилэг дээр ангийнх нь орж ирээд найр надам эхэллээ. Кини хийсэн амтд хоолыг Котоко идэж байгаад хазар дээрээ далайн байцаа наачсан байдаг. Тэрийг нь Кин авч өгч байхыг хараад Наоки хардаад байгаа бололтой. Эпенгийн үдшилэг болж байгаа газарт ангийнх нь ч мөн адил үдшилгээ зохион байгуулжээ. Тэднийг тусгаарлах ганц зүйл нь нэмгэн төмөр сараалжин хан ажээ. Ангийнхан гэж хамраас өгсөн юмнууд ангийнхны дээгүүр харцгаагаад зөрнө. Ангийнхан ангийнхны тансаг хоолыг хараад шүлсээ гойжулан зогсно. Гэхдээ л манай хэд өөрсдөндөө сэтгэл хангалуун юм уу? Ангийн багш төсөж буй ангийнхнаараа бахархаж үг хэлж байлаа. Би та нар шиг ангийнхантай байснараа бахархаж байна гэж хэлвүүгүй юу? Яг хажуу талаас нь ангийн багш та нар шиг ухаалаг сурагчдтай байсандаа баярлаж байна гэж хэлснээр ангийнхны баярыг тасалдуулна.
Э-ангийн сурагчид дундаас нэг охин багштай хандан таны ачаарал сайн оноо авч том сургуульд орсон гэхэд Э-ангийн багш хэлэг үгүй болдог. Э-ангийн багш зөрүүлээд хүн насаараа суралцдаг. Хүнийг авсан дүнгээр дүгнэж болохгүй гээд багш сурагчид үгүй хэрүүл урвал зодоон зохион дээрээ тулна. Наоки Э-ангийнханд зориулан эднэр биднийг ухаанаараа ялахгүй учраас гараа зангидахыг урьдчил болгодог гээд жинтэйхэн хідэн үг хайж чаддаг. Ёстой л бөмбөг шидчихлээ. Э-ангийнхны дургуун хурч байна гэж жигтэйхэн. Саяны үйл явдлаас болоод Кин урлаад Котоко түүнийг аргадахаар гараад явдаг. Тэдэнд үнсэлцэх орчин бүрдсэн яг тэр үед Наоки гарч ирснээр тэр очныг үгүй хийн. Энэхүү үйл явдлаас болоод Кин ууралсандаа өнөөдөр Котоко бит хоёр үнсэлцэх болно гэж Наокид хэлнэ. Тэднийг ярилцаж байх хойгоор Котоко Ватанабе хоёр хурцдсан урамцлыг зогсоохын тулд хоёр ангийн үдэштгийг нийлүүлнэ. Тэгсэн Э-ангийн хідэн охтууд Котокод хандаж чамаас болж Наоки том сургууль орж чадаагүй. Ухаантай хүмүүсийн амьдралд гай болсон хар санаатан гэж үгийн мугаар доромжлон. Тэгсэн Наоки орж ирээд би түүнээс болж Токиогийн их сургуульд орж чадаагүй юм биш гэж хэлдэг. Овоо өмөрч байна уу гэсэн яг харагдаач. Би юу гэж юм тэнэг охноос болж ирээдүгөө сүтгдэг юм гэдэг юм да. Багш сурагчид нийлээд юу гэж л Наоки ийм ирээдүгийн охноос болж их сургуулаа орхидог юм гээд хошуу нэмэрлэнэ. Котоко уурлаад чи мөн хүүтэн сэтгэлтэн гэж Наокид хэлэхэд өнөөхөн чи тэр хүүтэн сэтгэлтэнд дурлаа биздэ гэж хэлэн Котоког хэлэх үггүй болгоно. Тэд нэг юмд санал нийснэ нь Котоког ямар нэгэн галдын хүчтэй гэдэгт байв. Яагад гэвэл Котоко Наокид сэтгэлээ илчилснээс хойш тэр хоёрын аль алинд нь азгүй дэлшил дарааллын тохиолдсныг анзаарсан байлаа. Ямар завтай гарууд вэ? Энэ их дайралтаас болоод Котоко галзуурах шахана. Тэр яаж зүгээр байх вэ? Сүрсэн базаа хийн. Сууд ухаанднуудад ч гэсэн сул тал бий гээд өнөөх охины хувцастай зургийг нь цохиулгаад Наокиг үдэж гарна. Нөгөөх нь амар сандарч байна гэж жигтэйхэн. Котоко нэхэл хатуу юм болохоор зургийг төмөнд түгээн. Манай хүний бахан ханаж байна гэж жигтэйхэн. Наоки уурлаад Котоког дагуулад гадагш гарна. Энэ үед Кин дурлал тохиндоо зориулж бичсэн дуугаа дуулахаар тайзан дээр гарна. Котоког хүүхдүүд дунд хайсан ч угаасаа тэр энд байхгүй шүү дээ. Наоки Котоко хоёр муудалцах бөгөөд Котоко гомдсондоо би одооноос эхлээд чамайг хайрлахаа боллоо гэж хэлдэг. Oh my god, юу болсон гэж бодож байна. Нөгөө Наоки чинь намайг мартахыг чинь харъя л да гэд үнсчихнэ. Тэр үнсэлтээс хойш хизээч хоёр дахь үнсэлт болоогүй ээжээ. Мөн тэдний харилцаа дахиад л муджээ. Богинохон хамрын амралт дуусаж тэд коллежийн оюутнууд болцгоосон байлаа. Котоко, Сатоми, Жинко нар бүгд нэг сургуульд орцгоосон байдаг. Тэд Наокигийн тэнхимд охин байхгүй юм чинь Котоко айх юм байхгүй юм байна гэж хэлж дуусаагүй байхад тэдний тэнхимээс нэг сайхан дамжиг гараад ирдэг. Энэ охин Наоки хоёр танилуд байх бөгөөд тэднийг харсан Котокогийн дотоод амьтас ирнэ. Танилуд гурван найзын хажуугаар зөрөх гэж байхад Жинко Котоког тэр хоёрлоо түлхчихнэ. Котоко сандарсандаа танай тэнхимийнхэн ямар шүү сэрэг сандал хэргэлдэг юм байна гэд асуучхана. Үг олдохгүй гэхэд арай л хэтэрнэ энэ Котоко. Хөрхнөө Наокигоос энэ чиний найз охин юм уу гэж асуудаг. Котокоч найз охин юм шиг өөртөө ихтэйгээр түнлүү харахад Наоки миний найз охин биш гэд хаяад явчихна. Хөрхнөө Котоког доолонгүй дээрээс доошоо нэг сканд чад явна. Ноён айхаараа гэрийнхнээгээ ресторандаа урьжээ. Тэгсэн тэдэнд үйлчлэхээр ирсэн хүн нь Кин байдаг. Кин тогооч болохын тулд ноён айхаарагийн холны газар дадлагаар орсон байдаг. Сайн тогооч болоод чамайгаа эргүүлж авна гэд Наокигийн өмнө баахан юм хэлнэ. Наокич тэр хоёрлоо жогтой хараад байдаг шүү. Кин маань хийж чаддаг ажлаа олсон нь аштай юу да тийм ээ. Тэр тогооч болохын тулд маш шаргуу хөдөлмөрлөж байлаа. Оройн Котоко Наокигоос өглөө таралцсан хөөрхнөөгийн талаар асууна. Тэр охиныг Мацамото Юки гэдэг бөгөөд Наоки түүнийг хөөрхөн гоё биетэй, ухаантай, бүр үндэсний шалгалтад 5 дугаар байранд орсон гэд тэнгэрт дултал магтана. Тийм сайн сурдаг юм бол яагаад манай сургууль орсон юм гэхэд Наоки би яаж мэдхөв өөр зоригтой байж магадгүй гэж хэлнэ. Ямар зоригтой байж таарах вэ? Арай. Наоки би чамайг үнсчихсэн болохоор намайг мартаж чадахгүй байна уу гэд түнлүүд өгөхөд Котоко хоёр дахь үнсэлт гэж баярлаад нүдэн анаад өөрийгөө бэлдэнэ.
Даанч нөгөөх нь түүнээр тоглосон байлаа. Сургууль дээр Котоко Наоки хоёр хоол идэхээр захиалга өгч байлаа. Яг адилхан захиалга өгч байхад Котокод амар их порцтой хоол гараад ирдэг. Наоки ягаад ийм байгаа гээд тоогооч руу харахад Ким маань дүрээрээ зогсож байдаг. Котоког энэ амир залуугаас хамгаалж байгаа юм гин. Яаж ийгээл Котокотой хамт байхыг хичээж байгаа нь үнэхээр хөөрхөн. Гурван найз нийлж нэг санаа гаргасан нь Наокитэй нэг клубт илсэж Мацумото Юкиг замаасаа зайлуулах байлаа. Наокигоос ямар клубт орохыг нь асуухад чи намайг дагаад ороод ирэх учраас хэлэхгүй гин. Аргагүй л гоцгоонтой юм болохоор хідэн нүүдлийн цаатлыг харж байгаа бололтой. Шадрун Котоко Наокиг тагнуулдаж байгаад ямар клубт орсныг нь харсан боловч Наоки Котоког хөнгөн молигдчихно. Үнэхээр л шадрун юм болохоор хайж Наокигийн илссэн клубыг олж чадна. Нөгөө хөрхнөч гэсэн Наокиг дагаад нэг клубт илсжээ. Илссэн клуб нь газрын теннисийн клуб байх бөгөөд теннисийн ааж үсэг байхгүй Котоко би теннис тоглохын тулд тоноон их сургуульд орсон гэд бурж өгнө. Хатагтай Эри Котокод газрын теннисний хувцас авч өгчээ. Тэр ч гэсэн залуудаа теннисийг хашраадаг байжээ. Газрын теннисийг ингэж тоглоно гин шүү Котоко. Нэг их нүрэндээ баясгалантай ах тэдний төвшинг тогтоох шалгалт авахар болдог. Котокоч энэ ах байгаа нь ямаадаа гэсэн чинь өнөөх нь амилсан зүтгэр байдаг. Түүний инээмсэглэлд хуурцсан хүмүүс бүгд түүнээс айж эхэлнэ. Хүмүүсийг алдах болгонд айхтар ууралдаг залуу байлаа. Ёстой чаралбай байх нь тэр. Хөрхнөч нь хичээлээс гадна газрын теннистэй мэрэгжлийн сайн ажээ. Харин Наоки энэ зүтгэрөөс илүү чадвартай байгаа зогсохгүй түүнийг ялж чадна. Бөмбөгөн салтайн доогуур нь гарах бөгөөд зүтгэр суудаа, салтай суудаа болох нь тэр. Суудагийн шар нь гоцоогоод үхэх гэж байлаа. Хүмүүс дараагийн хүн нь балрандаа гэж санаа зовох бөгөөд тэр хүн мэдээж азгүй Котоко байдаг. Нөгөө газрын тенниснээс болж тоноон ахлах сургууль орсон гээд томорсон хүн чинь бөмбөгнөөсөө айж салбагнаж гүгээд өнгөө болдгийн байгаа биз дээ. Котоког бэлтгэл нэртэй тагчдаана хийж байхад хөрхнө түүнийг бөмбөгөөр зогсчихно. Тэгсэн нөгөө Наоки чинь мэрэгжлийн юм болохоор зөвхөн тэмцээнд орох нөхцөлтэй энэ клубт илссэн байдаг. Шаал хэрэггүй энэ клубт илссэн болж таарлаа. Оройн ноён аяхаараа нүх талаар ярилцсан. Ноён аяхаараа өөрсдөө тэдний гэр бүлд ачаа дараа болж байна гэж бодох болжээ. Мөн Котокод хандан Наоки чамд сайн биш бололтой. Одоо түүнийг мартах цаг болсон гэж хэлнэ. Мань хүн орой харих замдаа Наокитай таарна. Котоко түүнд нүх талаараа хэлэхэд Наоки нилээд гайхаж хүлээж авна. Мөн чи биднийг нүүчихвэл намайг санах уу гэж асуухад өнөөх гайхал чинь одоо л нэг юм хуучин хшигээ амьдрч чадах нь гэж хэлээд алга болно. Мэдээж Котоког маш ихээр шархлуулсан байдаг. Ноён аяхаараа Эри гэр бүлийнхэнд нүүх болсноо хэлэхэд тэдэнд үнэхээр хэцүү байгаа нь илтгэн. Тэднийг нүүхэд баярлаж байгаа ганц л хүн байгаа нь Юки. Өглөө нүүх болоход Котоко минь азгартлаа уйлна. Түүний хувьд Наокитай бүтээхийг хүссэн бүх зүйл нь дуусаж байгаа мэт санагдах нь ойлгомжтой. Одоохондоо тэдний орох гэж байгаа айл бэлэн болоогүй байгаа учраас түр зур жижигхэн орон сууцанд амьдрахаар болно. Котоко хоёр найздаа Наокигийн гэрээс нүүсэн талаараа хэлэхэд нөгөө хоёр нь чи түүнээс улмал хөндөрөх юм биш үү гэж хэлдэг. Котоко хариудна. Би одооноос Наокиг мартах болно. Намайг хайрладаг тийм л залууг олох болно гэхэд Кин нэг том омлет гаргаж ирээд шинээр төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Тэр яриад байгаа залуу нь хажууд нь байгаад байна да. Хэдийгээр Наокиг мартахаар шийдсэн боловч газрын теннисээ бол хаягхгүйгээр шийджээ. Анх зөндөө хүн байсан бол одоо цөөхөн хідэн хүн тунаж үлджээ. Шалтгаан нь ойлгомжтой. Хахир хатуу суудагийн бэлтгэлийг давж гарах тийхээтэй хүн ховор ажээ. Гэхдээ л энэ бүгдийг дэсэж дэвчээсний хариу гарч талбай руу орохыг зөвшөөрнө. Тэнд байгаа бүх хүмүүс баярлаж байна гэж ихтэйхэн. Даанч эрт баярлах хэрэггүй байжээ. Учир нь талбай дээр бэлтгэл хийх биш, хүмүүсийн зогсон бөмбөгийг хураах хүндэт ажил хийхээр болжээ. Бөмбөгөө түүгээд явж байсан нэг хүн бөмбөгнөр гიშгэж байна. Хинбэ гэсэн Наоки бэлтгэл хийхээр иржээ. Түүнийг харсан Котокогийн нүүрэнд өөрийн ирэхгүй инээмсэглэл тодорно. Энийгээ ч анзаараад өөрийгөө нэг сайн алгадаж аваад үргэлжлүүлэн бөмбөгөө хураах ажилдаа орлоо. Наокиг харсан суудагийн ааш зам нь гинтэл өөрчлөгдөж түүнтэй хоёрын хэсэг хоёр тоглолт хийхээр болдог.
Гэхдээ баг хуваарлалт бол үнэндээ шударга бус. Өөрөө болохоор хөөрхнөөг хамтрагчаараа сонгодог бол Наокигийн хамтрагчаар Котоког сонгодог. Тэгсэн Наоки хэрвээ бид хоёр та хоёрыг ялах юм бол Котоког дэлхийн авраг гэж бодъё. Энэ арай биш ээ. Шударга бус байна гэхэд ямар ч аргаар хамаагүй Наокиг ялахыг хүссэн Суудаа тоог шинж алга. Ажилтал тоглолт болохоор болсон тул Котокод хандаж бөмбөгөнд битгий хүрээрээ мөн надад саад болох хэрэггүй гэж хэлээд тоглохоор боллоо. За тоглолт эхэллээ. Суудаа хөөрхнөөгийн хамтрал яаж ч бодсон нөгөө хоёроос илүү байх нь ойлгомжтой. Котоко маань бөмбөгнөөс зүхтаж нэг үзнэ, зохиулж нэг үзнэ. Болж бүтэх шинж алга. Ядаж байхад Наокигийн хэлсэн надад битгий саад болоорой гэсэн үгэнд түртээд сэтгэл санаа нь авах юмгүй болсон байлаа. Котокогийн тоглоно гэж илгийн юм. Наоки нь ганцаараа тоглоод ядарч байна гэж жигтэйхэн. Суудогийн зогсон хүчтэй бөмбөгийг Котоко яг зохих гэж байхад хажуунаас нь Наоки орж ирээд онсон ч юмгүй хожигдваа гэж. Суудаа Наокиг өдөж байгаа бололтой хэдэн үг хэлээд дараа 7 хоногт энэ багаараа дахин тоглох уу гэж асуухад Наоки зөвшөөрдөг. Их л шарн хөдөлсөн бололтой. Котоко энэ тухайга найзуудтай хэлэхэд тэгвэл Наокиг мартахад улам л хэцүү болно. Дээрээс нь та хоёр үнсэлцсэн шүү дээ гэхэд Котоко нэг иймэрхүү царай гаргана. Бодвол наа чин хамаагүй л гэж байгаа юм байлгүй. Наоки Котоко хоёрын бэлтгэл эхэллээ. Ялахын тулд юу ч хийхээс буцахгүй Суудаа Котоког талбай руу оруулсангүй. Учир нь шалгалт дээрээ унсан шүү дээ. Тиймээс манай хүн бөмбөгөө хураахаар болдог. Котоко бөмбөгөө хураах үедээ нүдээ анах эсвэл газар руу доошоогоо шигдэж байгааг Наоки анзаардаг. Тэгээд Котокод хандан бөмбөг өөр дээр чинь ирэх үед битгий нүдээ анаарай. Аль болох нүдээ нээлттэй байхыг хичээгээрэй гэж хэлдэг. Котоко Наокигийн хэлснийг дагаж бөмбөг ирэх үед нүдээ анивгүй байхыг хичээн хэсэг хугацаанд бэлтгэл хийн. Хааштай талбайд бэлтгэл хийж болохгүй учраас талбайн гадуур өдөр шөнө бороотой застай хамаагүй бэлтгэлээ тасралтгүй хийн. Котоког ядаргаанд орсныг мэдсэн Кин түүнд зориулан хоол хийж өгдөг. Мөрөөдлийн багийн хоёр маань бэлтгэлээ үргэлжлүүлсээр Котоко анх удаа бөмбөгөө давуулчаад буун баяр. Наокиг ч очиж тэрхээ марцсангүй. За ингээд тоглолт эхлэх өдөр боллоо. Кин бас л Котокод зориулж талах шарж иржээ. Буун сэтгэл. Ингээд хүсэн хүлээсэн тоглолт эхэллээ. Котоко маань Суудаагийн хүчтэй зогсон бүх бөмбөгөнд хүрч чадаж байлаа. Гэхдээ арай л тор давуулж чадахгүй байв. Котоко бөмбөгнөөс айхаа байжээ. Суудаа дахин хүчтэй зохилт хийхэд Котоко бөмбөгөнд хүрч бүр оноо авч чаддаг. Мөрөөдлийн баг маань одоо л тэнцвэртэй болж байх шиг байна. Суудаа бол боож өгөх шахна. Би анх төрөхдөө зохиор барьж төрсөн юу гинүү. Оноо алдсандаа бантаад баахан л юм хэллээ. Гэхдээ нэг харамсалтай зүйл болдог нь Котоко маань бэртсэн байдаг. Тиймээс Наоки бууж өгөхөөр болдог. Сая л боож өгөх гээд байсан Суудаа эм орсон мэт босож ирнэ. Гинч Наокиг бууж өгнө гэж бодоогүй нь ойлгомжтой. Гэхдээ түүнд энэ тоглолтоос илүү Котоко чухал байлаа. Котоког ингэртээ тэврээл талбайгаас авч явдаг. Энэ үед Котоко одоо хүртэл Наокид сайн гэдгээ мэдэрч байлаа. Хэрвээ бидний хийж байгаа ажлыг дэмжихийг хүсвэл доор харагдах танс руу нэгэн төгрөг хийхэд хангалттай. Энэ нь бидний хийж байгаа болон дараагийн ажилд маш ихээр дэмжлэг үзүүлэх болно. Та бүхэнд баярлалаа. Аав нь Котоког шинэ гэртээ ирээрэй гэсэн тул Наокиг дагуулan гэртээ очино. Гэвч тэдний гэрээс танихгүй хүн гараад ирдэг. Котоко юу болоод байгааг ойлгож чадсангүй. Тэр хоёр Наокинх руу очиход гэрээс Юки уртайгаар гарч ирнэ. Учир нь байр жуулчдагч гэрээ хийхдээ алдаа гаргаснаас болж Котоко болон аав нь шинэ байрандаа нүүж орж чадхааргүй болжээ. Өөр байр олдох хүртэл ноён Эригийн гэрт байхаар болжээ. Үүнээс болоод Юкигийн өрөөг дахин Котокод өгөхөөр болсонд тэр ингэтлээ уралжээ. Эри хатагтай нөгөө хоёрыг буцаж ирсэнд үнэхээр баяртай байлаа. Жинко Сатоми хоёр нөгөө хоёрыг үнсэлсэн тухай түүнд хэлчихсэн байдаг. Үүнийг сонссон Эри хатагтай далмаар нь тэднийг гэрлүүлэхээр улам бүр шийджээ. Суудаа Котоко хоёр Наоки хөөрхнөө хоёрыг нууцаар ажиглаж байгаад амар эвгүй байдалтай тэдэнд харагдчихна. Тэднийг харсан хөөрхнөө та хоёрын тухайд сургал үнэн байжээ гэхэд бүгд гайхан ямар сургал гэж асуухад
очиж Суда Кодоко хоёрыг үерхдэг гэсэн зургал байлаа. Наоки үүнд ууралсан ч юм уу хөөрхнөтэй цуг кинонд явахаар болно. Харин Суда хөөрхнөд талтай гэдгийг мэдсэн Кодоко түүнтэй хамтран нэгэн санаа сэдэнэ. Тэр нь энэ хоёр хөөрхнөө Наоки хоёрын болзойг дагаж явах байлаа. Энэ тухайга Жинка Сатоми хоёрт хэлж байхад Хартакийн чанар төхөөрөмжөөр олоод сонсчихно. Гэхдээ Кин Кодоко Суда хоёрыг болзох гэж байна гэж ойлгоод далалтаар явах төглөө. Дүлийн хүр чинь бүр эротик болзоо гэд ойлгочихно. Кодоко гой хувцас өмсөөд хөөрхөн нүрээ будаад Наокитэй болзоонд явахыг хүссэн ч тэр боломжоо хөөрхнөд алдсандаа ихээр гутарч байлаа. Суда Кодоко хоёр нөгөө хоёрын болзоог тагнахаар тохирсон газраа ирцгээжээ. Тэгсэн тэр хоёрыг Кин бас дагаад иржээ. Тэднийг эротик киноны хэсгээс баахан хайна. Бүр сүулдэ эротик буудал гэж ойлгоод заваарч өгнө. Кин ийм балай бодол төрүүлээд байгаа хүн нь хамт ажилладаг тогоочин юм. Болзоод хоёрыг дагаж харанхуй театрт замаа харахгүй хүн дээр сууж муугаад арайх гэж өөрсдийн суудалдаа сууна. Болзоод хоёрыг хардсан Кодоко хөөрхнөөрөө попкорн цацаж орхино. Хөөрхнөө уурлах гэсэн боловч олон нийтийн газар байгаа тул яаж чадсангүй. Тагнуулууд гар нээгж сайн нуугдаж чаддаг. Хөөрхнөө Наоки хоёр киногоо дуусгаад хамт кафе орно. Хөөрхнөө Наокигоос ямар төрлийн охтууд сонирхдгийг асуудаг. Наоки хөөрхөн гоё биетэй ухаантай хамгийн гол нь хоол сайн хийж чаддаг гэд яг л Кодокогийн эсрэг төрлийн охтыг хилээд байлаа. Үүнийг мэдээж тагнуулч маань сонсч л байгаа. Тэр хоёр үргэлжлүүлээд шопинг хийхээр явхад Суда Кодоко хоёр атаархаад шилэн хүзүүн татаад үхэх шахна. Аргагүй штэ энэ хоёр бие биендээ амар хурж мөрөд байгаа юм чинь. Тэгж яваад Кодоко нэг хүний цамцан дээр ундаа асгачдаг. Тэр хүн балиар ууртай төлж өгье гэсэн чинь Суда руу чарлаад сүүлдээ Кодоког татаж хангаагаад унана. Тэрийг харсан Наоки бүдүүлэг залууг болгож тавина. Хөөрхнөө Кодоко хоёр хайлж урслаа. Гэхдээ л нэгнэрүүгээ хилэн цохон хийхээ мартсангүй. Бөөн бужигналдаан болж байхад Наоки Кодоког дагуулад зүхтана. Наоки тэр хоёрыг дагаж байгааг аль эртнээс мэдсэн ч Кодоког ямар хариу үйлдэл үзүүлэхийг харахын тулд юу ч хэлээгүй байжээ. Гэнэтэл Наоки Кодоко хоёр болцохоор шийднэ. Кодокогийн хүсэж төлөвлөж байсанчлан гоё хувцастай, хөөрхөн нүрний будалттай тансаг ресторанд хоол идээгүй ч нандин мөчүүдийг өнгөрүүлж чадна. Наоки өөрийг нь үзэн явдаггүйг мэдсэн Кодоко сэтгэлээ барьж чадалгүй уйлчихна. Үнэн ч Ким маань тэр өдөржингөө эротик киноны хэсэгт Кодоко Суда хоёрыг харуулжээ. Тэр оройн Эри гэр бүлийн яриаг Кодоко нуцаар сонсоход Наоки ээж авдаа тустай амьдрах талаараа ярьж байдаг. Өөрсдийгөө дотн болж байна гэж бодсон ч Наоки өөрийн хүслээр гэрээсээ нүүхээр болсонд Кодоко үнэхээр гайхна. Манай сувгийг дагаж бичлэгтээ лайк дараарай. Хүсвэл доор байгаа данс руу 1000 төгрөг хийж манай сувгийг дэмжээрэй.